За манайханд бол бэлчээрийн хомсдол их болж байна. Бэлчээр их хэмжээгээр дороотч байна. Өнгөрсөн жилийн хувьд ихэд 6 сар нэлээд хорд гартал одоо бороо ороогүй. Түрүү жил одоо зас ороогүй улмаас нийт нутгийн бэлчээр бол бүр туйлдаа хүртэл дороотсон. Мал бол одоо бүр аргагүй бүр эцэж бүр дээд зэрэгтэй эцэж байж энэ зүүн хувьд ногоотоо залгасан. За бэлчээрийн гол дороотод байгаанууд одоо 5 төрлийн мал жил бүгд одоо нэг нутаг уснаа. Нутаг салхихгүй ингээд байгаатай холбоотой. Зуны цагт яг бороо ороод энэ зүүнний хувьд бол их зунлаг сайхан байлаа. Бороо их боллоо. Тэгээд ургасан хэдийч бас тийм зэрлэг лофиусуд их ургаж байна. Тэгээд таана хүмүүлэл жилдээ ургадаг тэрвэл тэгээд өвөлдөө бол явц байхгүй. Тарга твэрийн хувьд л хэрэгтэй. Яг тэгээд өвлийн цагт болохоор бол одоо бэлчээр эрс дороотно. Яагаад гэвэл одоо өвлжөөнд буужаа гэж бодоход нэг айлын одоо бүхэл төрлийн мал тэр өвлжөөнд нэг газартаа бүгд байгаад байгаатай холбоотой. За танаас шууд хадуу малын талаараа отрын бэлчээр, толын бэлчээр гаргаад тэгээд өхөр хадуу холын бэлчээр хоны маань араа өөрийнхөө байгаа нутагтаа тэр бэлчээрээ зөв зогстой ашиглах юм бас болох гэдэг юм аа. Тэгэхээр малчид бид нар бас одоо хэлээр байгаа ойлголцохгүй. Тавийтайгаа ер нь тийм нэг барьцалдсан байдалтай нэг дороо их олон орш авч мал их олсноос л одоо бэлчээр их дороотч байна да. Өнгөрсөн жилийн үед бол өвлийн цагаан огт манайханд бүр их хэмжээгээр дарахсан. Тэрний улмаас бол одоо энэ өрсөйч өвлийн цагаан ч дороос нь эргүүлээд аж чаддаг юм байна ерөөсөө. Цаацаагаал юм байна. Тэгээд эхэл нь одоо бүр өвсгөө газар тэгээд бороо хороо тэгээд бас өмхий өвсч гэж ярьдаг. Манайхан зэрлэг л гэж ярьдаг. Тэгээд янз бүрийн өвсөд их ургаж байна. Бас зарим үедээ хортоо өвс ургаж бас мал энтэй хордож байна гэсэн тийм яриа элдэн гардаг юм. Тэгээд зунжлаг өвөл авартаа гатуу чанга одоо бэлчээр омс учраас мал үнсэн махан дарга авч чадахгүй. Зуны цагт яг бороо ороод гайгүй жоохон оройхон таргалцдаг. Тэр таргач өвөл хавартаа үнсэн малтай ухаан тогтож дараа жилийнхаа хавар зунтай золгож бай. Тэр нь махан тарга болж хөөч нэмэгдэл хүчин дээр нэм таргаж байж махан тарга авдаг юм аа. Тэгэхээр сүүлийн жилүүд тэр байдал маань үгүй болж байна. Ер нь тэгээ 100 амартаа авсан жоохон тарга нь өвөл хавартаа бүр юучгүй болоод ямарч хүч тамиргүй болоод тэгээ 100-ийнхаа цаг дээр шинээр жоохон тарга авдаг. Ийм байдалтай. Энээс болж бас малчтын нөгөө түүхий махны үн ханшинд бас нөлөөлнө. Борлуулалтанд бас нөлөөлж байна. Тэг гарцсан. Тэр мал махны тийм малын махны гарцанд их нөлөөлж байна. Тэг. Сүү цагаан эдэний гарцанс нөлөөлнө. Ноол урнаас бүхэл төрлийн юмд нөлөөлж байгаа юм да. Ер нь малын таргатай бариг муу байна гэдэг чинь. За өмнө яг бэлчээр бас сайхан байх үед бол за нэг хон төлөг ухаан зарж ял гэж бодоход 24-5 ил татчихдаг хэмжээний байсан. Одоо бол яг тэр байдлаар жишээр үзэхдээ мал харьцангуй жим баг татчих байна. Тэгээ энэ нь болохоор бас л нэг бэлчээр ус муутай тарга тавиг муу авсны нөлөө байгаа. За тэр энэ хаврын хувьд л одоо аюул их л чанга байлаа. Ер нь одоо бид нар ирээд малтай байх үгүй. Ер нь бас эргэлзээтэй. Ер нь их тийм айхтар зунжлага муу одоо тэгэл өвс урагт байхгүй болохоор чи малчд бид нар чи одоо мал яахын шаргуул болж байгаа шүү дээ. Яг энэ хөдөөний малчтын хүүхдийг 6 настай тэр авчих гэснээс хойш ер нь хөдөөний нөхцөлтүүд дээ шүү дээ. Хүүхдүүд сургуульд орох үеэр авгаа нөхөр хоёр үндсэндээ тэгээ тустай амьдраад байгаа. Тий. За авгаа болонгод хүүхдээ захаад төв орон газар лугаа хүүхдээ сурахын тулд төв суурин газар сум. Ер нь нөхөр нь тэгээд туслахны ганц том хүн байвал тэрнтэйгээ тэгээд хөдөө мал дээр нэг хоёр хөвөл явна. Тий. За ер нь энэ байдал чинь тэгээд хугацаа үргэлжлэн штэ. Хүүхдийн амралт
амралтын үеэр нэг хүүхдүүд ирж нэг авгаа хүүхдээ авчиж нэг туслана зүгтаа байна. Тэгээд хүүхд оронгууд жаа. Тэгээд 106 сар хүүхдүүд эзээд арна. Тэр болтол тэгээд тустай байх тохиолдол зөндөө байна. Тий. Ялангуяа одоо төв суурьнгаас олхон байдаг айл амтмал одоо бүр хэцүү. Одоо тэр болгон хавтан цанд ирээд байж чадахгүй. Тий. За ер нь яг сүүлийн ихэнх үед нэлээд отролдог байсан. Сүүлийн үеэс отролох нөхцөл байхгүй болчиход байна. Ягаад гэвэл яг бас нэг тухайн орон нутгууд газар усаа нутаг хүчээр хамгаалаад хотын айлуудыг бас тэр болгоо оруулахгүй болчлаа. Тий. Яг намрын цагт бол яг хүмүүс хонмолоо даргалуулахын тулд говаа бараад задгаа усаа бараад утарнуудаа хийдэг л да. Яг өгвөл нэг цаг зуур чанга болоод зузурхан болж байхт бол яг тэгээ явна л да. Манай нутгийн хувьд бол яг утраа явах нь явна. Ер нь тэгтэл цаанаа хилтэй хамтаа бас л нутаг хүчээр гармалцсан бас муудсан барьсан тийм тохиол гарна. Одоо нэг малаас ашиг авах шим муу болохоор чинь бид нөхөн цөөхөн малтай байж болохгүй болчиход байгаа байхгүй. Тий. Тэр хэмжээгээр бид нар ч амьдрал авахгаа дэвшлүүлэхийн тулд ах амьдралаа сайн авч явахын тулд бас малаа орлогоо сайн байлгахын тулд малаа өсгөх хэрэгтэй. Яалчгүй тэгж өсгöd байна. Тий. Тэгж өсгсөний улмаас бэлчээрийн бас доороод л энэ бэлчээрийн таац бас хэтрээд байна. Тий. Ийм юм бас яалчгүй болоод байгаа юм да. Тэгээд энэ уулаас нэг махны хайш гэдэг чи түүхийн хэдэн хайш бас тийм сайнгүй байж тээ малчтээ. Тэгээ мал махын түүхийн хэдэн хайш муу бай. Тэгэхээр нэг цөөхөн малтай байна гэдэг чинь тэгээд бас хэцүү. Тэгээ бидний малын махын хайшиг бол одоо аймагт бид нар одоо оноо гэхэд яг одоогийн байдлаар нэг 5,000 жон гарна л өгч байна. Тий. Тэгэхээр одоо нарадаа телевизээр мэдээлэлээр ярьж байгаа юм. Готынхан чи хөдөөний малч чиг муу байхгүй болчиход шүү дээ. Яагаад гэвэл мах нь өндөр үнэтэй. Одоо малчд махаа их үнэтэй зарж байна гэдэг байдаг. Үндсэндээ бол бидний гар дээрээс тийм ч айхтар үнээр гардаг юм аа. За нэг одоо үхрийн махын тэр 7 болоотой нэг 7 гарна. Тэр вакцин л гардаг. Тэгээд тал нь шүү. Тэрнээс тоошоо л гарна. Тэгэхээр одоо готтон 10 гарan оройжих 1000 төгрөгийн үнэтэй мах байна гэж байна. Тэгээд юу л да. Бэлчээр ус муудснаас хавар ялангуяа өнгөрсөн хавар өвлийн хувьд энэ төр бол манай нутаг засаар агуу. Хавар их чанга байлаа. Гавсар шороо ихтэй. Тэгээ засаар агуу улмаас мал бэлчээр муу учраас мал унаар хээл их хайдیں۔ Тий. Төлөх мал ялангуяа яггүй хонь ямаа төр бол одоо энэ жил өнгөрсөн жил бол бас хээл их хайсан. Тэгээ энэ бол бас л нөгөө бэлчээрийн дороодлтой ус сургуулийн гарсан муутай л холбоотой. Ер нь өмнө нь бол яг олон төрлийн ус сургадаг байсан. Одоо тэр байдлын тэгж байгаа шүү. Одоо ер нь бэлчээрийн өвсний төрөл нь баг болоод дуурхацсан тэр харьцангуй багаснаас ингээд ийм байдал төрээд байгаа юм л да. За нэг юм хөөд та би ч одоо тэгээд ийм тэр ярилцлаганд орж үзээгүй бас тэгээд би ярьцдаг тэгээд